Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүргэдэг энэ лайв подкастын маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаарт хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Төвшин Жаргал ирсэн байна. За мөн хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хүний эрх олон улсын эрх зүйн секторын эрхлэгч за Инх Хамглан ирсэн байна. За мөн хувийн эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ажилтан Инх Хүслэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид за хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхаа үйл ажиллагааны талаар ярих болно. За тэгэхээр юун төрөнд бүгдээрээ тэгээ хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхаа одоо түүх үүсгэн байгуулагдсан үеийн талаар ярилцъя гэж бодож байна. Тий. За юуны өмнө гоё подкаст орж явуулсан хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захин мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээ хамт баярлалаа. Тэгээ энэ дугаарыг өрмөд сонслог болж байгаа гэж бодож шүү дээ. Яагаад тэгэхээр хууль зүйн үндэсний хүрээлэнгийн өөрсдийнх нь одоо ажилч тийм ээ бид судлаачид маань бас хүрээлэнгийнхаа тухай ярилцах юм гоё сонирхолтой подкаст гэдэг. Тэгээд энэ лайв подкастын чинь дугаар нь 4 бие 5 дахь дугаар нь шүү дээ тий 4 дахь дугаар. 4 дахь дугаар. Тэгээд ямар ч гэсэн 4 дахь дугаар нь байгууллагынхаа тухай тэгээд өөрсдийнхөө хийдэг ингээ подкастт орлоо бас их сонирхолтой байна. Ажилтг хүмүүстэй хамт олонтойгоо суугаад байгууллагынхаа тухай ярих гэхээр бас их сонирхолтой дугаар болох хаа гэж юм бодож байна. Тэгээд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ерөн чиг үүрэг үүсэл хөгжил гэдэг ингээд байгууллага болгон дээр байдаг л дээ тий. Ер нь бол за манайх бол 2002 онд ингээ байгуулагдсан. Одоо ингээд 20 гаруй жилдээ тийм ээ ингээ 22 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага. Тухайн үед бол бас л олон судалгааны төвүүд тий сургалтын байгууллага төрийн байгууллагуудын дэргэдэх 4-5 судалгааны байгууллагууд үйл ажиллагааг нэгтгэхэд ингээ 2002 онд бол хууль зүйн үндэсний хүрээлэн буюу National Legal Institute гэж нэрлээд бид нар бол одоо Inalai гэж товчж ирээд юм гэдэгт сурчлаа та. Тэгээ ийм байгууллага бол ингээ 2002 онд байгуулагдчихсан. Тэгээ энэ байгууллагын үг түүхийг харах юм бол их мундаг хүмүүс өдөржсэн бас хууль зүйн салбар топ мөр үлдээсэн юм байгууллагуудын нэг л дээ. Одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн анхны захирал гэх юм бол бидний сайн мэддэг манай хуульч дөр бүгд төрөө мэдэндээ жүгнэгийн амар санаанд ахтаймч маань байжсэн. За анхны эрдэмтэн нарийн бичгийн дарга одоо монголчуудын маань хүн болгон мэддэг Чимэд багш маань ингээ ажиллаж ирсэн ийм одоо том байгууллага л та. Тэгээд яг хүмүүс хууль зүйн үндэсний хүрээлэн яг юу хийдэг юм бэ? Яг ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг асуудаг л та. Тэгээд нийгэмд яг ямар хөгжих үүрэгтэй оролцдог юм бэ? Цагдаагийн ерөнхий газар бол цагдаагийн хүмүүс мэдээд байна. Энэ хууль зүйн үндэсний хүрээлэн яг юу гэдэг ингээд айгүй хүмүүс асуулт надаас асуудаг. Би өөрөө бас хууль зүйн үндэсний хүрээлэнд ажиллаад ингээд судалгааг явьж байгаа юм бол тэр ер нь манай хүрээлэн юу юм бэ гэдэг ингээд хэлэхээр яг хүмүүс их сайн ойлгохгүй юм. Ер нь бол дэлхийн улс орнуудад хууль зүйн яам бол үндсэндээ нэг юм хоёр бүтцээр илүү дагнаж ажилладаг. Тэр нь дотоод хэргийн яам, хууль зүйн яам гэдэг хоёр бүтцтэй. Манай бол энэ хоёрыг нийлүүлээд хууль зүйн дотоод хэргийн яам гэж байна. Тэгээ хууль зүйн яам өөрөө яг ямар чиг үүрэгтэй юм бэ дэлхийн улс орнууд те одоо бидний хамгийн сайн мэддэг Япон, Солонгос ч гэдэг юм Герман, Америкийн нэгдсэн улс. Тэгээ энэ яамны гол чиг үүрэг бол хууль зүйн бодлогыг тодорхойлох байдаг. Хууль зүйн салбарт ер нь гарч байгаа батлагдж байгаа үйл тогтоомжууд нь ямар ч үүрэгтэй байдаг олон улсын жишээд хүний эрхийн зарчим нийцэгч гэдэг юм уу ингээд энэ бодлогыг тодорхойлж идэг л та. Тэгээ хууль зүйн яамны дэргэд бид одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамгийн гол чухал чиглэл бол энэ хууль зүйн яамны бодлогыг тодорхойлох судалгаагаар хангах. За Монгол улсад мөнгөж байгаа хууль тогтоомжуудын ерөнхийдөө бодлогын ард байх бүхэл одоо суурь судалгаануудад оролцдог ийм л байгууллага л та. Тэгээд Монголд одоо маш олон хууль батлагдаж штэ. Анх бол 2012-3 онууд 500 гаруй үлдээсэн бол одоо ингээ 800 гаруй үлдээ. Өөрөөр хэлбэл бол нэг 4 жил хугацаанд бол бараг 3-400 шинээр батлагдаж байна. Энэ хуулийн яг хэрэгжилт нь ямар байна гэдэг яриулал туслах асуудалтай. Гэтэл энэ хуулийн ард байгаа суурь судалгаанууд үнэт зүйлүүдтэй чиг хандлага гэдэг ингээ маш олон суурь судалгааны асуудал бол яах чарахгүй. Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газар гэсэн ийм хоёр байгууллага бол хариуцаад явдаг. Тэгэхээр манай хууль зүйн үндэсний хүрээлэн бол одоо та бүдгийн амьдрал мөдөж байгаа хуулийн ард байгаа үг хүсгийг чинь утга учрыг судалж одоо олон одоо судалж ингэж гаргадаг ийм байгууллага гэж товчоор хэлээ да тийм. За тэгэхээр одоо 20 гаруй жилийн хугацаанд бол манай байгууллага давтартай үйл ажиллагаа явуулж ирсэн. За тэгэхээр эдгээр хугацаанд одоо яг ямар чиг үүрэг зорилгын хүрээнд ажиллаж ирсэн бэ гэдэг талаар бүгдээрээ бас ярилцъя. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн одоо чиг үүргүүд гэх юм бол хууль зүйн судалгаа, мэдээлэл сурчлагаа, сургалт гэд энэ одоо гол чиг үүргүүдийг одоо цогц байдлаар хэрэгжүүлдэг ийм одоо эрдэм шинжилгээний байгууллага байгаа. Энэгээр бол их онцлог бусад одоо ижил төрлийн байгууллагуудтай харьцуулах юм бол за хууль зүйн судалгааны тухай гэх юм бол хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсан цагаас эхлээд хууль одоо суур болон хавсрах судалгаа
хийж одоо ирсэн. За түүний дотроо бол одоо хавсрах судалгаа, түүний дотор бодлогын судалгаа тий хууль зүйн бодлого энэ чиглэлд бол одоо илүү тагнаж ажилладаг гэж болно. За мөн одоо хууль тогтоомжийн тухай хууль дүр одоо энэ хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг одоо судалгааны чиг үүрэг, за энэ бусад чиг үүрэг бол 2023 онд хууль тогтоомжийн тухай хуульд одоо ингэж баталгаажиж бүр орсон. Тэгэхээр энэ бол бас манай байгууллагын бас одоо ингэж үүсэл хөгжил түүхэнд одоо ийм одоо бас нэг тийм дэвшил гарсан гэж хэлж болно. За манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн судалгаа, тэгээ бодлогын судалгаа бол одоо хууль тогтоомжийн одоо хэрэгжилтийг одоо судлах, за хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, за мөн шинээр батлагдах хууль тогтоомжийн одоо хуулийн төсөлд нь үнэлгээ хийх, одоо ямар өрнөлөөтэй одоо хууль гарах гэж байгаа юм бэ те. Энэ одоо хууль тогтоомжийг одоо батлан гаргаснаар одоо хэрэгжснээр ямар одоо зардал үүсэх юм бэ гэд үүнийг бас судалдаг. За мөн одоо бас нэг томоохон одоо судалгааны нэг төрөл одоо чиглэл болвол мөн одоо ямар хууль тогтоомж байх шаардлагатай юм бэ гэдэг одоо энэ хэрэгцээ шаардлагыг бол бас судалдаг байгаа тандан судалдаг тийм ээ. За одоо бас энэ асуудлыг харилцааг заавал хуулиар зохицуулах юм уу, үгүй юм уу гэдэг ингээд бодлогын шийдлүүд хувилбаруудыг дэвшүүлж одоо бодлого тодорхойлогч нарт дэмжлэг үзүүлдэг. За мөн одоо зөвхөн бодлого судлаач, бодлого тодорхойлогч нарт гэхгүй, ер нь бол манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бас нэг одоо онцлог нь бол энэ талуудын оролцоог хангахад оршдог тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл бодлого тодорхойлогч, за төрийн байгууллагууд, хувийн хвшил, иргэд олон нийтийн байгууллага энэ бүх одоо талуудын одоо яг гүүр болж ажилладаг ийм одоо эрдэм шинжилгээний байгууллага байгаа. За манай мөн судалгааны одоо бас нэг одоо чиг үүрэг нэх юм бол харьцуулсан судалгаа байдаг. Тэгээ харьцуулсан судалгаагаа бас бид яаж явуулах вэ гэхээр мэдээж хууль тогтоомжийн одоо төсөл энэ хууль тогтоомжид хуулийн одоо бодлого боловсруулахад одоо харьцуулсан судалгааны чиг үүрэг одоо ямар байх ёстой юм бэ гэдгийг бас өөрсдөө гүйцэтгэхээс гадна одоо бусад судалгааны байгууллага, судлаачид, мэргэжилтнүүдийн одоо бас хүчийг ингэж төвлөрүүлж зангидж координац зохицуулан холбох аргаар бас ингэж ажилтдаг. Энэ бол бас манай хүрээлэнгийн бас нэг ийм нэг давуу тал байгаад байдаг. За жишээлбэл одоо хууль тогтоомжийг одоо хэрэгцээ шаардлага нь үр нөлөө нь за ер нь ямар хууль тогтоомж байх юм бэ те манай үндэсний хууль тогтоомж гээд ингэж судлахдаа олон улсын чиг хандлагыг за мөн одоо бусад улс орнуудын зохицуулт нь ямар байгаа юм, сайн туршлага нь ямар байгаа юм. Энийг бол бас харьцуул судалдаг. Ялангуяа одоо манай улсын нэгдэж орсон Монгол улсын одоо олон улсын гэрээ буюу нэгдэж орсон гэрээ, олон улсын гэрээ байгуулсан олон улсын гэрээнүүдэд манай улсын хууль тогтоомж нийцж байгаа мó нийцлийн судлаад за нийцүүлэх тал дээр бол бас одоо бодлогын хувилбарууд гаргаж ирж бас ингэж судалдаг. Энэ бол бас Монгол улсын одоо олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх энэ том харилцаанд бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг ийм одоо байгууллага гэж үздэг. За тэгэхээр сүүлийн үед бас хийж байгаа хийсэн тийм одоо судалгаанаас дурдаач, онцлог судалгаанаас дурдаач. За сайн байна уу. За ерөөдөө сүүлийн үед хийсэн гэхээр 2024 оны одоо эхний хагас жил өнгөрөөд байна. Тэгэхээр 2024 оны эхний хагас жил болон 2023 оны ерөн судалгааг ер нь авч утсан зүйтэй гэж бодож байна. За ерөнхийдөө бол хууль зүйн үндэсний хүрээлэн хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүр зүйлийн 49-3 заасны дагуу суур 8 хуулийн судалгаа буюу 90 иргэн захиргаа зөрчлийн материал болон процессын хуулийн судалгаануудыг хэрэгжилтийн үр дагавар судалгаа хийхээр хуулиар чиг үүргээ хүлээгээд ажилтдаг жил болгон энэхүү 8 судалгааг гаргаж өгөхөнд яг манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн яг хуулиар хүлээсэн чиг үүрэг байдаг. За 2024 оны эхний хагас жилийн байдлаар болохоор бид нар 8 судалгааны эхний 4 буюу эхний хагас буюу тэгээ 4 судалгааг бол бид тааж гүйцэтгээд ингээд явж байгаа. За энэ чинь онцлог судалгаа гэх юм бол одоо эрүүг гэрэг хэн шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нөгөө нэг шүүхийн захимжилт эрүүг гэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд захимжилтын талаар судалгааг яг түүний хэрэгцээ шаардлага одоо хэрэгжилтийн үр дагавар үнсэн тийм судалгааг бол хийж өгүүлсэн байгаа. Түүнээс гадна болохоор иргэний хууль дээр гэх юм бол иргэний хуулийн 222-ийн 5 буюу одоо хүртэлээс ингээд судлаачнууд магаан дагуулад байгаа тэр тохирсон хүүгийн асуудлын талаар бас судалгаа хийсэн байна. За 2023 оны төлөвлөгөө судалгааны тухай гэх юм бол одоо яг түрнээс 8 судалгааг бол бүгднийг нь хийж дуусгасан. Үүнээс онцлог судалгаа гэх юм бол прокурорын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг ерөөс огт хийгдэг байсан судалгааг яг 2017 онд прокурорын тухай болцсноос хойш
5 жилийн хугацаанд нөгөө нэг хэрэгжилтийн үр дагавар хийнэ гэсэн хууль төсвийн тухай хуулийн бас нийцүүлэн энэхүү прокурорын тухай хууль хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсэн байгаа. За үүнээс гадна болохоор масруулах хэм сэтгцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж үүгээр болохоор манай 24 онд судалгааны техник хэлцүүдийг хийх тэртэй холбоотой аян зохион байгуулалт гэх мэт ийм нөлөөллийн арга хэмжээнүүдийг мөн аваад явсан байгаа. Үүнээс гадна захааны хувьд болохоор чинь захааны үржилтэн шийдвэрлэх ажиллагаа зөрчил шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн зарим зүйлсээс хэрэгжилтийн үр дагавар гэх мэт ингээд яг хууль заасан чиг үүргийн дагуу 8 судалгааны хэрэгжилтийн үр дагаврыг яг тогтмол тэг үр дүнтэй яг хийж хэрэгжүүлсэн байгаа. За тэг үүнээс гадна манай хууль зүйн үндэсний өрөөлөн манай захиалгын судалгаа хийдэг. Захиалгын судалгаа гэдэг нь юу вэ гэхээр хууль зүйн дотоод хэргийн яам нас яг цаг үеийн шинжтэй яг хууль зүйн бодлогын газарт яг шаардлагатай тэр нөгөө нэг мэдээллээр нөгөө нэг ямыг хангах тэр захиалгын судалгаанууд байгаа. Энэ чинь яг энэ жил ямар захиалгын судалгаа юу гэсэн гэхээр чинь компани тухай хууль нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотой тэр нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн үр дагавар тэгээд төслийн үр нөлөө зардлын тооцоо түүнээс гадна одоо хуучин сүүхийн тухай хууль гэж байсан. Одоо нийтийн зорилтын орон сууцны менежментийн тухай хуулийн яг төслийнх нь үр нөлөө хэрэгжилтийн үр дагавар зардлын тооцоо тэгээд орболох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль гэх мэтчлэн ингээд яг тухайн нийгэмд яг шаардлагатай тэр батлагтанд гарах гэж байгаа хуулийн яг тэр хэрэгжилт төслийн үр нөлөө болон зардлын тооцооны судалгааг ер нь ингээд голцож хийгээд явсан ба 23 онд яг захиалгын судалгаа бол нийт энэ саяны 24 онд болохоор нийт 16 судалгааг хийж гүйцэтгэсэн байгаа ихний хагастай. 23 онд болохоор 15 судалгааг яг яамны захиалгын судалгааг хийж гүйцэтгэсэн байгаа. За жишээ нь чинь яг ямар судалгаа байсан гэхээр түрүү жил нөгөө нэг цахим гадаад пассворттой холбоотой жишээ судалгаа яг гадаад иргэн яамтай холбоотой тэр цахим гадаад пассворт шинжлэгдэж байгаатай холбоотой. Түүнээс гадна болохоор одоо тэр нөгөө нэг жолооны үнэмлэх шинжлэх тэр нөгөө нэг ангиллуудын зохицуултыг яг нөгөө маах түрүү жил нөгөө суран эдэргээд янз бүрийн 2 дугуйтай машин гачсан зүйл англи өөрчлөхгүй гэдэг дээр бас яманд судалгаа гаргаж өгөөд тийм захиалгын судалгаа хийсэн байгаа. Түүнээс гадна ерөнхий эрхийн шийдвэрлэх тухай хууль гэх мэтчлэн тэгээд яг ерөнхий хууль гэх мэтчлэн яг түрүү жил гажсан дүглээдэг кейстэй холбоотой тэр хууль өөрчлөх зүйтэй юу үгүй гэсэнтэй холбоотой төслийн үр нөлөө хэрэгжилтийн үр дагаврын судалгаа. Түүнээс гадна маш олон тооны харьцуулсан лавлгааг бас бид нар хийж гүйцэтгэсэн байгаа. За үүнээс гадна захиалгын судалгаанаас гадна бид нар нөгөө бусад байгууллагаас ирүүлсэн нөгөө судалгаанууд бас байгаа. Үүнтэй холбоотой болохоор манай хууль зүйн үндэсний өрөөлөл нь хүн эрх үндэсний комисс, улсын их хурлын хууль зүйн байнгын ороо, үндсэн хуулийн цэц гэх мэтчлэн төрийн байгууллагууд түүнээс гадна хөдөө аж ахуйн бирж Эрдэнэс Монгол гэх мэтчлэн компаниуд тэгээд түүнээс гадна их хурлын гишүүдийн гэх мэтчлэн ингээд хүмүүсээс захиалга авч одоо тэр хүмүүст одоо мэрэгжил арга зүйгээр хангаж одоо тэр судалгааг хийж гүйцэтгэж захиалгын ажлын даалгаврын дагуу тэр хуулийн хэрэгжилтийн үр дагавар төслийн үр нөлөө зардлын тооцоо тандан судалгааг ерөнхийдөө хийж гүйцэтгсэн байгаа. Тэгэд үүнтэй холбоотойгоор яг өмнө жил яг хамгийн онцлог судалгаа их юм бол үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн үр дагавар төслийн үр нөлөө зардлын тооцоо гэх мэт судалгаа хийсэн. Түүнээс гадна үндэсний баялагын сангийн тухай хуулийн буюу түрүүжил яг яригдчихсэн тус хуулийн судалгаа түнчлэн бас хөдөө аж ахуйн биржийн тухай гэх мэтчлэн энэ судалгаануудыг яг ерөнхийдөө яг гардаж гүйцэтгээд ерөнхийдөө судалгааны тайланг холбогдох газар нь хөрвүүлээд явсан байгаа даа. За бид яг нэмээд жоохон хэлж өгье тий. Яг нөгөө өнөөдөр байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн тухай тайлбарлаараа айгүй маш олон зүйлүүдийг ярих баг. Тэгээд бас дээр заашгүй хэлэх ёстой зүйлүүд бол нэгдүгээр нөгөө хууль зүйн үндэсний урлагийн дараагийн басны гол чиглэл бол хууль зүйн албан бус сургалт гэж ярьдаг хууль зүйн сургалтын зохион байгуулалт. Хоёрдугаар хууль зүйн мэдээлэл олон нийтэд хүргэдэг ийм чухал чиглэлтэй л дээ. Энэ хүрээнд бол манай хууль зүйн үндэсний урлагийн хамгийн нэг брендинг зүйл бол хууль дэдлэх ус гэж сэтгүүл байдаг. Одоо 15 6 жилдээ харж байгаа. Энэ сэтгүүл маань бол манай хуулийн салбарын болбор бүгд мэднэ. Ер нь бол хянам хадгалгаа хийгддэг. Одоо хамгийн чанартай он удаанчлалын төвхтэй шалгуур өндөртэй ийм сэтгүүл байдаг. Энэ сэтгүүл дээр ер нь судлаач болгон тий хууль зүйн салбарт бас академик салбарт үйл ажиллагаа зөвхөн болгон бас энэ сэтгүүл дээр нэг өгүүлэлээ хэвлүүлж гэсэн ингэж боддог. Өгүүлбэртэй чиглүүлж идэг ийм сэтгүүл байдаг. Тэгээд бидний сэтгүүл бас олон нийтэд ил тод нээлттэй байх хүнээс вебсайтн дээр үнгүү татаж авахаар уншихаар ингээ байршуулсан байгаа. За тэгээд ер нь бол хууль зүйн үндэсний урлагийн ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг илүү сонирхох юм бол манай нөгөө NLI CMN гэсэн вебсайт руу мэдээлэлүүдийг бол ерөнхийдөө авчна. За хууль зүйн сургалт албан бус сургалт юм яг юу гэдэг юм бэ гэхээр нэгдүгээр бидний нөгөө хамгийн их одоо хүлээлттэй байдаг гэх юм хууль зүйн ангиллны сургалт байдаг.
За энэ сургалтаа бид нар сүүлийн 7-8 жил бараг тасралтгүй хийж байна да. Тэгээд яг нөгөө англи суурь хэлтэй мөртлөө бас одоо хууль зүйн англиг илүү нарийн мэрэгшин сурах гэсэн хүмүүс богино хугацааны сургалт ингээд зохион байгуулдаг. Одоо сургалт маань үргэлжлээд ингээд явж байна. За дараа нь бол нөгөө хууль зүйн ингээ хамгийн гол хийдэг чиг үүрэг бол нөгөө хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгсэлтэй яг адилхан шинэ хууль дүрм журмуудыг олон нийтэд яаж хүргэх вэ? Тэгээ хуульд холбоотой мэдээлэл яаж хүргэх вэ гэдэг нэлээд их подкастууд хийгээд энэ одоо бас манай үйл ажиллагааны нэг шүү дээ тийм. Өнөөдрийн нөгөө подкастын нэг онцлог нь байна. Бодоод дандаа одоо ингээд хамт ажилладаг хүмүүстэй хамт өөрийнхөө байгууллагын тухай тэгээ NLI подкастад ороо ярьж байгаа бол их надад сонирхолтой юм гоё дугаар анаа л гэж ингэж харж байгаа. Тэгээ манай цэрэнд үзээ маань одоо яг өөрөө захим мэдээлэл олон нийтэд харилцах хэсэгт ингэж ажилладаг. Ялангуяа подкаст хуулийн мэдээлэл олон нийтэд хүргэдэг ийм чиглэлтэйгээр оролцдог шүү дээ. Тэгээд би нөгөө үзэгээс асуух гэдэгхгүй. Ер нь бол одоо хууль зүйн мэдээлэл олон нийтэд хүргэхэд ер нь анхаарах зүйл үү гэдэг юм. Хүмүүсээс хамгийн ирдэг одоо асуултууд юу гэдэг юм те. Энэ талаараа бас хөтлөгчөөс асуулт асууж тий. Тэгэхээр манай байгууллагын одоо нэг үндсэн бас чиглэл бол мэдээж хууль эрх зүйг сурталчлах таниулах байдаг. За бүх нийтийн эрх зүйн боловсролыг бол боловсролын хөтөлбөрийг бол манайх хэрэгжүүлж ирсэн. За тэгээд энэ хүрээнд бол маш олон ажлуудыг бол манай байгууллага хийсэн байдаг. Тухайлбал бол одоо хууль зүйн зөвлөгөө мэдээллийн 1812-2 гэдэг дугаар байдаг. За тэгээд тэр дугаар дээр ирж байгаа одоо иргэдээс ирж байгаа асуултууд бол ихэвчлэн гэр бүлийн эрх зүй, за иргэний эрх зүй гэх мэтчлэн чиглэлээр ирдэг юм байлаа. Тэгээд үүн дээрээ бид нэр үндэслээд за зурагт хуудас бэлтгэдэг байгаа. За тэрхүү зурагт хуудас маань болохоор яг иргэд яг ямар хуулийг мэдвэл зохих одоо хэрэгтэй байна вэ тий иргэдийн одоо хууль эрх зүйн асуудал яг юун дээр хөндөгдөд байна вэ гэдгийг одоо тэндээсээ мэдэж аваад поструудаа бэлтгээд ингээд энгийн ойлгомжтой байдлаар хүргэдэг. Хамгийн гол нь энгийн ойлгомжтой байдлаар хүргэх гэдэг бол манай байгууллагын зорилго байдаг. Яагаад вэ гэхээр одоо хуулийг бүтнээр нь уншдаг хүн гэхэд бас хэцүү шттэ. Хуульч хүн ч гэсэндээ тий хуулийг бас ингээд бүтнээр нь уншаад чийжлээд явна гэдэг бол байх зүйл биш. Тэгэнгүүт яг одоо энгийн иргэн маань те энгийн байдлаар тэр хууль эрх зүйг ойлгуулахын тулд зурагт хуудас пострууд за одоо энэ NLI подкаст маань бол бас тэрний нэг хэсэг байгаа. Гэх мэтчлэн маш олон ажлуудыг бол хийж байгаа. Жишээлх юм бол reel байгаа. За энэ жилээс бол манайх шинээр reel хийж эхэлсэн. За тэгээд тэр reel дээрээ болохоор богино хэмжээгээр одоо тэр хууль эрх зүйг те энгийн одоо ойлгомжтой байдлаар бас хүргэж байгаа. Бас одоо үзэгч сонсогчд маань хэрвээ тэр рилүүдийг үзэх юм бол манай пэйж хуудасны рил хэсэг рүү орох юм бол бүх рилүүд маань байж идэг. За яг энэ хариуц зүүн байгууллаар би нэг асуулт нэмээд асууж гэж бодож байна. Одоо ингээд бидний сонсож байгаа хүмүүс энэ хууль зүйн үндсэн хуулингаас анхан шатны хууль зүйн мэдээлэл авах үйл юм яах юм бэ? Яаж хандах юм бэ гэж асууж магадгүй. Тэгэхээр та сонсогчдоо ер нь энэ талаар бас мэдээлэл өгвөл. Тийм ээ. За тэгэхээр хууль зүйн үндэсний хүрээлэн бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирснээс хойш 1812-2 гэдэг дугаарыг ажилуулж эхэлж байгаа. За тэн дээр бол хууль зүйн зөвлөгөө мэдээллийн ажилчид маань ажлын за өглөөний 8:30-аас оройн 5:30 хүртэл бол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг. За тэр утас руу та бүхэн одоо яг ажлын цагаар залгах юм бол одоо өөрт хэрэгтэй байгаа тэр хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг авах боломжтой байдаг. За дараагийн хэсгээр цөмөрөө одоо энэ хууль зүйн судалгааны ажлыгаа яаж эргэлтэнд оруулдаг тухай ярилцъя. Тэгээ хууль зүйн одоо судалгаагаа за төрүүлсэн төлөвлөлт хийдэг тий. За төлөвлөж хийхээр мэдээж одоо бас хууль зүйн шинжилгээ ухааны одоо үр дүн тий хууль зүйн шинжилгээ ухааны түшиглэн одоо бас судалгааны сэдвүүдээ ингээд төлөвлөж бас судалгаа хийдэг. За үүний зэрэгцээ захиалгаар судалгаа хийдэг талаар түрүүн манай их хүслээ ярьсан тий. За энэ хийсэн судалгаагаа яаж одоо эргэлтэнд оруулд юм бэ гэдэг энэ асуудал бол хамгийн чухал байгаа тий. Тэгэхээр судалгаа хийлээ, тайлан боловсрууллаа, үүнийг одоо зохих байгууллагуудад хөрвүүлдэг. За мөн одоо судалгааныхаа тайланг одоо олон нийтэд хүргэдэг. За энэ нь цаасан хэвлэмэл байдлаар болон за мөн одоо захим хуудасуудаараа дамжуулан нээлттэй одоо ингэж хүргэдэг байгаа. За судалгааны тайлан гарахаас гадна бас одоо хуулийн төсөлд дүгнэлт, санал, зөвлөмж өгөх байдлаар бол бас судалгааны үр дүнг ашигладаг. За мөн одоо судалгааныхаа үр дүнгийг одоо эрх зүйн сургалтад ашиглаждаг тий. Одоо манай хууль зүйн албан бус сургалтад бол одоо жишээлбэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хүүхдийн эрх
За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдэг гих мэт энэ сургалтуудад бол энэ судалгааныхаа үр дүнг ашиглана. За мөн одоо энэ дэр сургалтад ашиглах гэхээр мэдээ сургалтын хөтөлбөр агуулга гэд энэ одоо зүйл бол одоо ингээд судалгааны үндсэн дээр шинжилгээ ухааны үндстэй юм их сурвалж бэлтгэгдээд гарч иж байгаа гэсэн үг. За мөн одоо талуудын оролцоог энэ бодлого шийдвэрт тусгахын тулд хилцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, за өөр эрдэм шинжилгээний семинар, уулзалт, ярилцлагууд зохион байгуулдаг. За энэ бол бас манай хүрээлэнгийн бас нэг юм одоо брэнд ажил үйлчилгээ болсон тий. Энэ одоо үр дүнгээрээ бас манай хүрээлэнг хуульчдын ордон, хуульчдын өргөө гэх мэтчлэн одоо ийм сайхан нэрүүдийг бол одоо өгсөн байдаг те манай хуульч болон иргэдийн дунд байдаг. За манай хуульчдын танхим байна. Энэ бас манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн энэ одоо үйл ажиллагааныхаа төвхөнд одоо ажлынхаа үр дүнд ингэж бас олон нийтийн одоо санаа бодлыг сонсдог, үзэл бодлыг одоо олон нийтэд хүргэдэг юм нэг эндэр болж чадсан. Энэ бол манай хуульчдын танхим байгаа. За мөн одоо бусад одоо хэвлэл бүтээгдэхүүнүүд, хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийн талаар түрүүн бас төвшин жаргал доктор ярьлаа тий. Манай сэтгүүл, за түүнээс гадна захааны хэмжээний актын эмхтгэл. За энэ хуульд одоо түрүүн би нэг ярьсан дурдсан хууль тогтоомжийн тухай хуулиар бол манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийг одоо хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захааны төв байгууллага одоо хууль зүйн сайд баталдаг одоо ийм одоо шинжилэл орсон хууль тогтоомжийн тухай хуульд. За ингэснээрээ бол бас манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бусад чиг үүргүүд бас өргөжиж бас ирсэн байгаа. За түрүүн хэлсэн хууль зүйн бодлогын судалгаануудыг хуульчлаад өгснөөс гадна мөн одоо хууль зүйн хэлний зөвлөл манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд ажиллах болсон. За энэ бол бас их одоо энэ хууль зүйн салбар ер нь Монгол улсын эрх зүйн хөгжил энэ одоо маш өргөн хүрээнд бол маш ач холбогдолтой нэг юм чиг үүрэг бий болсон гэж бас би үзэж байгаа. Манайхан бас энэ талаар дэлгэрүүлж ярих уу? За энэ дэр бас нэг орхитод байгаа нэг хамгийн том брэнд ажил гэх юм бол одоо энэ манай эрх зүйн мэдээлэл нэгдсэн сан буюу одоо Legal Info манай захим олон нийтийн харилцаа төвийн яг хариуцж хийдэг ажил. Энэ чинь болохоор яг Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хууль, эрх зүйн актууд бол бүгд ордог. Одоо чинь 600 гаруй хууль, засгийн газрын шийдвэр, үзүүлэлт эзэн шийдвэр, улсын хурлын тогтоол, аймаг нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэх мэтчлэн бүх эрх зүйн актууд яг ингээд бүрнээ ороод тэгээд тэрний яг тэр техник баталгаатай үйл ажиллагааг манай хууль зүйн үндэсний хүрээлэн хангаад гэдэг мэдээллийг тогтмол оруулаад явдаг. Энэ болохоор яг иргэдэд яг тэр хууль зүйн мэдээллийг яг авах хамгийн ойрын нөгөө нэг арга хэрэгсэл болж өгдөг. Тэгээд яг хүмүүс яг хамгийн мэддэг тийм нөгөө нэг манай үндэсний хэмжээнд хамгийн том эрх зүйн мэдээлэл нэгдсэн сан. Ер нь баг цорын гадны эрх зүйн мэдээлэл нэгдсэн сан ихтэй байгаад байгаа. Тэгин чинь холбоотой нэг ажил нэг юу гэхээр манайхаас хууль тогтоомжийн орчуулгын ажил бас хийдэг. Хууль тогтоомжийн орчуулга нийтдээ өнөөдрийн байдлаар ер нь 324 шиг хуулийн орчуулга бол орсон байгаа. Одоо түрүүний нэг 600 гаруй хуулиас чинь яг нийгмийн харилцааг өдөр тутам зохицуулдаг. Одоо чинь нэг удаагийн үйлчлэлтэй хуулиудыг оруулахгүйгээр баг бүх хуулиудын орчуулгууд ерөнхийдөө манай эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан Legal Info ерөнхийдөө орсон байгаа. 20 чинь бол энийг болохоор манай хууль зүйн үндэслэлээс 2022 онд 176 хууль оруулсан. 2023 онд 105 хууль ерөнхийдөө шинээр орсон. Тэгээд өмнөх хуулиудаа нийлээд 324 хууль. Энэ болохоор яг Монгол улсад бизнес эрхэлж байгаа, Монгол улсад буюу дооцоор оршин сууж байгаа гадаад иргэн айлг үүнд ерөнхийдөө яг эрх зүйн мэдээлэл нэгдсэн эрх зүйн мэдээллийн тийм тусламж авахд ерөнхийдөө маш хэрэг болох тийм ач холбогдолтой байгаа. Тэг үүнээс гадна бас ажлууд гэх юм бол үнцүүлийн гавьяа тулж чимэд багшийн яг нэрмжит шилдэг оюутны дунд судлаачны дунд зохион байгуулдаг шилдэг ихтгэлийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Түүнээс гадна гавьяа тулж галдангийн суудын нэрмжит эрдэм шилдэгийн шилдэг өгүүллийн уралдааныг бас жил бүр зохион байгуулад явж байгаа. Түүнээс гадна хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрмжит шилдэг ихтгэл шилдэг бүтээл грант олох төсөл шалгаруулах уралдааныг жил бүр зохион байгуулад одоо яг хуульч эрдэмтэд судлаачдын дунд ингээд жил болгоо ингээд хооронд нь нэг эрдэм шинжилгээ бүтээлээрээ өрсөлдөх боломжийг олгож нэг эрдэм шинжилгээ судалгааны тэр ажлын нийт хүртэл олох бас ажлыг бас ингээд давхар
хийгээд явж идэг. Тийм байгаад байгаа. Тэгээд тэр нэг гадаад хуулийг орчуулах ажил нь бас хууль тогтоомжийн тухай хуулиараа хууль зүйн дотоод хэргийн яамны харьяалан асуудал. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн яамд ирэх хүрээлэн гэдэг утгаараа хууль зүйн үндэсний хүрээлэн гэдэг юм хөө. Бас энэ орчуулгын ажил бас давхар хэрэгцээ явуулдаг баг. Бас хууль зүйн үндэсний хүрээлэн маань гадны бас улс орнуудын хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ талаар манай Эрдэнэтэн нарийн ярих байх гэж бодож байна. Тийм тэгээд нөгөө гадаад харилцаа гэдэг үл их чухал. Тэгээ манай хууль зүйн бол яг өөрийнхөө чиг үүргийнхээ дагуу төсөөдөө одоо янз олон улсын байгууллагуудтай хамтардаг. Орос улбаны улс хэдэн за Япон, Солонгос гэдтэй за Германы, Америк гэдэг ингээд маш олон байгууллагуудтай хамтардаг. За сая бол бид нэг онцлог үйл явдал болсон. Сая бол зүгээр 7 хоногийн өмнө баг тийм. Бөгөөд амьд Хятад ард улсын өөр Монголын их сургуулийн хууль зүйн сургуультай бас манай хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран ажиллах санамж бичигт бол гар үсэг зурсан. За тэгээд санамж бичгийн өрөөнд бол бас хууль зүйн судалгаануудыг хамтарсан судалгаануудыг хийх тийм. За дээрэс нь мэдээ судлаачтай бас солилцох, харилцан мэдлэг солилцох маш олон үр дүнтэй ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Эхнийхээ хамтын ажиллагааныхаа үе шатуудыг бол хийгээ явж байна. За ер нь бол гадаад харилцаанууд бол нэлийн өргөн хүрээтэй бид нар ажлууд бол хийгээ явж байгаа. Онцлог ажлууд гэх юм бол бид бас Япон улсын хууль зүйн яамны дээр гэдэг сурах судалгааны төвийн олон улсын одоо харилцаа хариуцсан одоо ICT гэж бид нар ярьдаг. Энэ байгууллагатай бас бид нар хамтраад энэ оны ихээр бол одоо хамтарсан workshop буюу хүүхдийн эсрэг тэрэг гэдэг энэ ойлголт маань Япон улс бол Монгол улсад хэрэгжилт нь ямар байна анхаарах асуудал юу вэ гэдээ бас салбарын мэрэгчлүүдийн хамарсан өргөн хэлцээний хилцүүлэг үйл амжилттай хийгээд явсан. Тэгээ олон чиг үүргийн байгууллагуудтай бол хамтраад ажиллаад ингэ явж байна. За бидний бас хамгийн уламжлалтай бас сайн ажилладаг байгууллагууд бол Солонгосын эрх зүйн сургууль судалгааны төв мэдээллийн төв Клирай гэдэг ингээд төвчлөө ярьдаг. Тэгээ энэ байгууллагатаас бид нар хамтраад нэлээд харах хэмжээний үйл ажиллагаануудыг бол зохиогоод хамтарсан сургалтуудыг хийгээд ингээд явж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө судалгааны байгууллагын нэг амин сүнс нь юу гэдэг вэ? Гадаад харилцаа гэдэг л та. Гадаад хэл, гадаад одоо байгууллагууд, гадаад улс орнуудын хууль тогтоомжийг судлахгүйгээр одоо шилэг санаа, шин судалгааны одоо агуулга дүгнэлт гаргах хэцүү. Тэгээ манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн ажилтнууд маань бол мэдээж олон хэл дээр судалгаа хийдэг. Тэгээ энд нь бол бас бусад ийм байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа үйл ажиллагаанууд нь эрг нөлөө үзүүлдэг. Тэгээ манай хууль зүйн үндэсний хүрээлэн бас сайн хэллээ тийм гол хийдэг ажлуудын нэг бол хууль зүйн ангиллын орчуулга бол хийдэг. Тэгээ та бүхэн бас legal info-ро ороод ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт юм уу компани тухай зөвхөн хуулийг одоо нэг англи орчуулга гэдэг одоо section дээр дарах юм бол ингээ орчуулгууд нь гараад ирнэ тийм. Ямар ч хатаадгүй уншихад бол ерөнхийдөө Монголын гол бизнесийн хуулиуд ч гэдэг юм тийм хөрөнгө оруулалтын хуулиуд нэг ийм байдгийг байна гэдэг ойлголт авах хэмжээнд бол бид нар бол өндөр түвшинд орчуулаад ингээд явж байгаа. За товчхонд бол ийм байна. За та бүхнээс одоо бас манай байгууллагын хийж хэрэгжүүлдэг болоод тийм орхигдуулсан тийм ажил байвал бас хэлж өгөөч. За энэ дэр би нэг одоо судалгааны тайлангаа эргэлтэнд оруулах гэдэг дээр манайх бас яг жил бүр хийсэн судалгааны тайлангуудаараа эмхтгэл болгоод тухайн жилээс хамаараа хэдэн ботлоод эмхтгэлүүдийг одоо 2004 оноос хойш ингээд бүх эхлээд нэг цэхэр мөхөд явж байгаа. Одоо сүүлдээ ингээд дизайн өөрчлөгдөд бүх судалгаануудаа эмхтгээд ботлоод ингээд хэвлээ гаргацдаг. Тэрийг уншаад яг манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаануудтай ер нь танилцах боломжтой. Түүнээс гадна бас манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн вебсайт дээр судалгааны тайлан гэсэн хэсэг дээр судалгааны эмхтгэл гэсэн хэсэг дээр энэ эмхтгэлүүд маань бүгдээр байгаа. Цахимаар мөн уншиж танилцах бүрэн боломжтой ерөөдөө байгаад байгаа. Эмхтгэл тийм байна. Тэгээд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг ажлын тухайд үл ярьлаа тийм ээ. Ингээд дээр зөндөөл юмнууд юм. Тэгээд онцлог ажлуудын ч бид нар дүгнэж бол ярьлаа. Тэгээд энэ бол хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гол одоо хийдэг бидний баримтдаг өрн зарчим бол ерөөсөө бид нар аливаа зүйлийг судлах, тийм шийдлэх ухааны үндснээр судлах, бүтээн олон нийтэд түгээн гэсэн ийм л үндсэн чиглэлээр бол ажиллаа явуулдаг. Тэгээд хууль бол тийм амархан батлагдахгүй. Тэгээд хүн болгон дотроо бодож явж байгаа л нэг ийм хуультай болчихсон гэдэг одоо улсын хууль буюу парламентаар хууль батлагчдын үйл өстой өрөөсгөл ялалтай. Тэгэхээр тэр хууль тэр нийгмийн харилцааг заашгүй хуулиар хэм хэмжээг зохицуулах шаардлага байгаа мó? Тэр хуулийн зүйл залтны ямар нэг бусад хуулиудтай нийцэх юм уу? Тэр хууль чи яг хэрэгтэй юм уу? За батлагдаа гэж бодоход амьдрал бодиттой хэрэгжиж чадсан уу гэдэг ингээд хуулийн төслийг анх санаачлагаас ахуулаад батлагдаад дараа нь хэрэгжих хүртэл үе шатнд ер нь энэ хууль маань ер нь хэр төвшөнд байгаа бэ гэдгийг
арын одоо суурь судалгаанууд тийм ээ шинжилгээ ухааны үндэслүүдийг бол үндсэндээ хувь зүйн үндэстний хөрөлн судалгааны үндсэн дээр шинжилгээ ухааны үндсэн дээр бол бодтой ил тод гаргаад ингээд холбогдох хууль тогтоочд их баригчд бол хөрвүүлээд ингээд ажиллаадууд явдаг. Хоёрдугаарт нөгөө манай монголчуудын манаас нөгөө хуулийн мэдлэг бас их хомс тийм ээ хүн болгон хуулж одоо өндөр хуулийн мэдээлэлтэй хаалгагүй. Гэхдээ одоо яг чаргагүй нийгмийн хэрэгцээ шаардлагын үед бол олон хуулийн наацахын мэдээлэлтэй байх бол одоо бас боломжгүй болсон. Тэгэхээр биднээс бас нөгөө наацахын гэрээдний төсөл боловсруулахаас ахуулаад хууль зүйн анхан шатны одоо тийм ээ тулгымцсан асуудал байх юм бол хэдүүлэн шууд уцтаад тийм бидний 1819-аар тийм энэ уцаар бас холбогдоод ингээд мэдээлэл аваад явах бүр боломжтой бол байдаг. Тэгээд ер нь бол судалгааны ажлын нэг гол давуу чанар юм уу онцлог зүйл бол их сайхан байдаг. Өөрөөр хэлбэл нэг судалгааны ард гарсны дараа дандаа нэг шин зүйлийг мэдээд олоод харчдаг. Нэг проблемтэй тулгамдсан асуудал байгаа гэдгийг олоод харчдаг. Тэгээд түүнийг судалгааны үндсэн дээрээс ил гаргаж тавиад дэлгээд тэгээд тэр асуудлыг яаж хэмжлэх вэ гэдэг оншийг бид нар тогтоогоод хөлбөр гаргаад ингээд хөргөлдөг хэлдэг. Тэгээд энэ бол нөгөө судалгааны ажлын хамгийн гол дүнцэнтэй таашаал авдаг зүйлтэй. Тэгээд судалгааны ажил бол их хүндтэй. Өнөөс маш их стресс таг заавдیں۔ Тэгээд энерги шаарддаг. Гэхдээ эцсийн үр дүнд бол тодорхой гаргалгаа гэдэг учраас бол их сайхан ажил гэж боддог. Тэгээд манай хууль зүйн маань үйл ажиллагаагаа одоо ингээд тогтвортой болоод 20 гаруй жилийн үрийг үзээ явж байна. Цаашдаа ч гэсэн амжилттай бас шин гоё одоо зүйлүүдийг бас хууль зүйн салбарт шинээр оруулъя гэдээ бид бас төлөвлөлөд бол ажиллаад ингээд явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийнхөө подкастт үрж орсон баярлалаа. Маш сайн бахалтай бас нөгөө талаар их өвөн үзүүлээ тийм байгууллагын подкастд өөрсдөө ороод байгууллагын тухай ярьлаа. Хүмүүс бодож иж магадгүй за энэ дөрвч чадвартай байгууллага магтаад байна даа гэж. Энд бол магцсан бол байхгүй байх юм. Яг л бид нар хийдэг өдөр тутмын ажлыг бол ярьлаа. Тэгээд та бүхэнд бас бүгдэнд нааж байгаа сайхан бүхэн яалт хичээлээ да тийм. За бусад бас оролцогчтой бас төгсгөлийн үг юм чинь тийм төгсгөлийн үг хэлэх боломж олгосон дээр баг тийм дандаа би яригдчих болохгүй. За тийм тэгээд байгууллага бол мэдээж дандаа хамт олон тий хүний хүчээр мэдээж хөгжиж дэвшиж явж байгаа. Тэгээ манай хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсан цагаас хойш одоо 22 жилийн хугацаанд одоо ажиллаж ирсэн үе үеийн одоо хамт олон үе үеийн удирдлага үе үеийн одоо судлаач мэрэгжилтэн бүх одоо энэ хүний нөөцийн хүчээрээ бол хууль зүйн үндэсний хүрээлэнгийн одоогийн энэ одоо ололт амжилт бол салшгүй холбоотой. За тэгээд одоогийн бас манай хамт олон бас энэ одоо энэ түүхэн энэ ололт амжилтыг баттгаад за мөн одоо үндэсний хэмжээний энэ сайхан одоо байгууллага одоо олон улсын хэмжээнд за олон улсад одоо сайн одоо эдгээр нэрээр ярьлаа гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлж за одоо илүү одоо шин шатанд гаргаж одоо хөгжүүлэхийн төлөө бол одоо хамт олноороо бол хичээж зүтгэж ажиллаж байна. За манай хүрээлэнгийн одоо энэ түүхтэй болвол Монгол улсын хууль зүйн бодлогын одоо бодлого судлал гэсэн энэ одоо ажил бол одоо салшгүй холбогдож явдаг. Тэгэхээр манай хүрээлэнд бас одоо би түрүү одоо байгууллагаараа бас бахархах хан зүүн хэрэгтэй. Манай хүрээлэнд одоо ажиллаж ирсэн үе үеийн одоо мэрэгчлэлтэн судлаач нар маань за хүрээлэнгээс одоо гараад явахаараа бас дандаа дэвшиж гардаг. Дандаа сайн явдаг гэсэн бас ийм нэг сайхан одоо үг байдаг. Тэгэхээр одоо хууль зүйн салбарт, за мөн бусад салбарт за ажиллаж хөдөлмөрлж байгаа хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхаа одоо үе үеийн хамт олон бас энэ үеийг одоо тохиолдуулан бас сайн сайхан бүхнийг хүсье. За миний хувьд болохоор яг иргэд сонсогчдоо нэг хэлэх юу вэ гэхээр яг манай хууль зүйн үндэсний хүрээлэн маань нэг гадагшаа чиглэсэн ажил шинэ подкаст, рил, янз бүрийн видео тэгээд түүнээс гадна яг маш олон хилцүүлгүүдийн зохион байгуулалт, судалгааны тайлангийн хилцүүлэг, түүнээс гадна одоо салбар болон салбар дундын бусад байгууллагуудтай хамтарсан хилцүүлгүүдийг зохион байгуулж иргэд олон нийт одоо хууль судлаач, хууль сонирхогч хүмүүсийг ерөнхийдөө ингэж хамруулахыг аль болох зорддог. Тийм учраас та бүхэн манай одоо манайхаас зохион байгуулж байгаа тийм арга хэмжээнд ерөөсөө ингээд их нэрлэхгүй ингээд байнга ингэж оролцож одоо энэ хууль бүтээж байгаа тогтоож байгаа тэр үйл ажиллагаанд ч гэсэн өөрсдийн гар биеэ оролцуулаад ингээд санал бодлоо хэлээд бол яг тэгэхээр яг таатай байна гэд. Тэгээд ерөөхдөө баярлаа. За та бүхэндээ баярлалаа. Ингээ бидний урилгыг хүлээн авч ирж оролцоод ийм сайхан зүйлсийн талаар ярьж өгсөнд маш их баярлалаа.
Баярлалаа. Баярлалаа биднийг бас урьж оролцуулсан. Энэ удаагийнхаа дугаараар хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхээ үйл ажиллагааны талаар та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.